За манай өнөөдөр Hyrox имтгэлтэй. Бидний бэлтгэл бол ер нь бол нэг юм хайбрид шүү дээ. Булчин ажилуулна, томруулна, хажуугаар нь чанаржуулна. Тэсэртэй болгоно, хурдтай болгоно, хүчтэй болгоно. Ийм бэлтгэлүүд байгаа. Яа, манай шавьчтай. Өдрөөр хөнгөрч явах чинь ээ. Одоо бүр ингээд өмсөн суултыг 30 удаа явж ямар ч асуудал байна. Хөлний дасгалууд хийчээд араас нь. Окей, сайн байна. За, өнөөдөр хоёрын зөвхөн бэлтгэл болоо. Одоо богино хурд бол угаасаа маш гоё. Ажилласан болчихгоо зааж өгсөн. За сайн уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр миний бэлтгэл юу аах вэ гэхээр Hyrox-ийн бэлтгэл байгаа. Hyrox-ыг болохоор ерөнхийдөө та нар маань ойлгоод ихсэн байх гэж найдаж байна. Тэгээд нөө бэлтгэлийн програмаар өөрөө ийм хайбрид учраас дасгалууд бол маш олон төрлүүдээр хийгдэж байгаа шүү. Тэгэхээр өнөөдрийн бэлтгэл, энэ 7 хоногийн бэлтгэл бол ерөнхийдөө төлөвлөгөө дандаа Hyrox-ийн төрлийн бэлтгэлүүд бас явна. За тэгээд хэдүүлээ бэлтгэлд орцгоё.
За өнөөдөр бол Hyrox-ийн бэлтгэлээ ямар ч гэсэн хийж дуусгалаа. Тэгээд үндсэн дасгалуудаа 2 раунд явсан. Ерөнхийдөө ойр нөгөө бас ийм гүйлтийн бэлтгэлүүд, за дээрээс нь ийм богино зайн тесрэлтийн ийм бэлтгэлүүд бас бага хийсэн, нөгөө булчин ажиллуулсан төлхөө мэдэрсэн дасгалуудаа хийгээдсэн болохоор жоохон зууралт бол байна. Тэгээ жоохон зөөр бол байна. Нөгөө ажиллах гэхээр булчингуу жоохон зуураад байгаа тал байна. Тэгээд ямар ч гэсэн угаасаа нэмгэрх гээд тэгээд нөгөө жоохон булчингийн масс унтсан байсан болохоор тэрийгээ бас сэргийх гээд хасах бэлтгэл явахдаа төлхөө дандаа мэдэрсэн бэлтгэлүүд явсан. Одоо бол үндсэн яг кондишн бэлтгэлүүдээ бол илүү сайн төлхөө бас оруулж ирээд, хажуугаар нь булчин ажиллуулсан дасгалуудаа бас оруулж ирээд, дутуу байгаа хэсгүүдээ сайхан дүүргэж засаад, за тэгээд ажиллагааны кондишн тал руугаа бас ажиллуулад ингээд ерөнхийдөө л нөгөө хайбрид системийнхаа бэлтгэлүүдийг хийгээ явна. Илүү сайн тийшээгээ төвлөрнө гэсэн үг. За тэгэхээр ямар үед нь ямар бэлтгэлээ хийх үү гэдгийг бас нөгөө өөрийнхөө системд оруулаад явах нь их чухал байдаг. Тэгээд миний хувьд тэгэхээр аль болох төлхөө өөрийгөө шахсан, ажилласан, за тэгээд илүү одоо өөрийгөө ядраасан тийм бэлтгэлүүд их дуртай. Тэгээд тэрнийхээ дагуу ч гэсэн айгүй олон төрлийн спортыг сонирхдаг, олон төрлөөр бэлтгэлүүдээ бас хийдэг. Залуучуудаа бас яг иймэрхүү нэг юмд баригдахгүйгээр их олон төрлийн дасгалууд хийж сураад бэлтгэлээ бас ийм гүйлт хослуулж хийгээ сурах юм бол их зүгээр. Тэгээ сүүлийн үед нөгөө Hyrox-ийн спорт, сүүлийн үед залуу спорт гэж маш хурдтай хөгжиж байгаа нь гүйлт маш их орж ирдэг. Энэ ерөөсөө гүйлт орж явдаг учраас бас их давуу тал их байдаг. Тийм болохоор залуучууд нөгөө тогтмол гүйлт хийдэг. За тэгээд дээрэс нь булчингийн төсвөр, за нэг амар хүнд чи авахгүй мөртлөө маш сайн булчинг ажиллуулж чаддаг, кондишнтэй болгодог, томруулдаг, хэлбэр застдаг, ерөнхийдөө атлетик тал руугаа маш сайн хөгжүүлж өгдөг. Тэгэхээр би залуучуудаа бас ийшээ уриалмаар байгаа юм. Тэгээд нэгдэж одоо бидний одоо хүрээлэлд орж ирэх залуучууд бас нэгдэж болно. Тэгээд маш олон залуучууд нэгдэж байгаа. Тэгээд бэлтгэлүүдээ хийгээд эхэлсэн байгаа. Бид нар системийн дагуу яг хайбрид системээр бол бэлтгэлүүдээ хийгээ явж байгаа. Тэгээд угаасаа удахгүй 100 дулаараад ирэхээр гадаа бид нар маш гой бэлтгэлүүдээ хийн. Тэгээд нэгдэж болон залуучууд тэгээд бидний хүрээлэлд орж ирэхэд тодорхой хэмжээний бас шалгуур юмнууд авч яж орж ирнэ. За тэгээд тийм байна. За тэгээд өнөөдрийн бэлтгэлтэй байсан бүгдэнд нь маш их баярлалаа. Яг бэлтгэлээ дууссан. Одоо бэлтгэлээ дуустаа, бичлэгийнхаа ажлуудыг дуустаа. Одоо гараад алхаж байна. Тэгээд ямар ч гэсэн бэлтгэлээ харсан. 4.5 байна. Let's go. Зя та нартай бүгдэнд орой мэндий. За тэгээд өнөөдөр би амьдралдаа анх удаа гэртээ өөрөө стик шарждаг. Гэт би бол өчигдөр нөгөө нүүрс ус тавихтаа стик идэнэ гэж бодоод стик авсан чинь стикийг 24 цагийн турш гисгээд юм байна. Тэгээ би өнөөдөр яасан бах нь 24 цаг болгоод өнөөдөр амьдралдаа анх удаа стик шарж үзэх гэж байна штэ. Би чаднаа. Чаднаа, дөрчгүй чадна штэ. Дөрчгүй чадахгүй бол хэн чадах юм бэ? За хэдүүлээ стик шарна да. Дунд зэргийн гадаар гэсэн штэ. За тэгээ хоньны махны юуны махны стик гэсэн штэ. Oh my god. За бурхан минь. Шарж хийсэ. Яй. Яй. Үгт амар үгт юм бэ. Би тэгээд өөхийг нь яах юм бэ? За ингээд 6 минут. Окей. Цагаат харуулна.
4 минутаар тааруулаад 4 минутаар тааруулаад харъя тий. 4-6 минут гэцгээсэн л та. 4 минутаар тааруулаад харъя. За ингээд болж байг. Тэгээ зүгээр үзмээр санагдаад стейк идэж. Тэгээ өөрөө хийж идэж. Тэгэхээр одоо бид нарт юу хэрэгтэй гэж саримсыг бид нар яана гэж зүсэж тавих ёстой. Тийм үү? Зүрээ тэр чүмэн зүгээрээ чи чаднаа. Oh my god. Мач. Окей. Тиймээ би зүсэж тавьж чадсан. Өөр чинь хажуугаар нь биш. Өөр ч нэг амар юу тавих вэ тий? За. Ингээд болох байлгүй дээ. Let's go босныхан дараа харцгаая. Зя. За өстө гялзуулаад бужигнуулаад хаялаа да. Ямар ч гэсэн болгосон манайхаа болгосон шүү. Гэтэ айгүй гоё амттай болсон байна. Тэг би анх удаа ингэж шарж идэж үзэх гэж байна. Гоё. Амт гэж бол тасархаа. Мах маань жоох өөхтэй байлаа. Гэхдээ зүгээр биетэн нүрсээ багсгаа шууд. Тасархаа. За. Бахарыг бака манайхаа.